Хилэн чанд дахь монголчуудын сэтгэл зүйн боловсролыг дэмжих Алсад хамт төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан бол их энгийн. Миний хувьд 2019 онд мэргэжлийн ажилласаа завсарлаад бүгд найрамдах Солонгос улсад 90 орчим 2-3 жил ажиллаж амьдарсан. За энэ хугацаанд яг юуг анзаарсан бэ гэхээр хилийн чандад ажиллаж амьдарч байгаа хүмүүс маань тэр болгон одоо аз жаргалтай, сэтгэл хангалуун, сэтгэл зүйн хувьд тийм ч их одоо таатай нөхцөл байдал байдгүй юм байна гэдэг ийм дүгнэлтийг хийсэн. Ер нь яг нөлөөллийн ажил хийх хэрэгтэй юм байна. Энэ хүмүүс чиглэсэн ямар гоё ажлыг хийх вэ гэж бодож жоод энэ төслийнхаа санааг анхаалсан. За ингээд 2023 оны 1 сард одоо мэргэжлийн сэтгэл зүйч найз нартаа санал тавьснаар энэ төслийн маань эхлэл тавигдсан. Төслийн хамгийн гол хэрэгжүүлэгч байгууллага маань Mind сэтгэл судлалын төв байгаа. Сайн байцгаана уу? Mind сэтгэл судлалын төвийн сэтгэл зүйч Батбаяр. За бид Алсад хамт төсөлд хамтран хэрэгжүүлэгчээр оролцож байгаа. Яагаад гэхээр хилийн чандад амьдарч байгаа монголчуудынхаа сэтгэл зүйн боловсролыг дэмжих, за тэдэндээ сэтгэл зүйн боловсрол олгох сургалт зөвлөгөө үйлчилгээгээр хангах зорилготойгоор оролцож байгаа. Ингээд бид нэр бүтэн жилийн хугацаанд ер нь зөвхөн Солонгос улсад гэлтгүүгээр дэлхийн өнцөг булган бүрт одоо ажиллаж амьдарч байгаа, тэнд сурч хөгжиж байгаа. За албан ёсны визтэй болон визгүй иргэдийнхаа дунд нэлээд судалгаануудыг хийсэн. Анх энэхүү санаачлага маань гараад бүгдээрээ заз бүл цөмөрөө төсөл бичих хэрэгтэйгээ төслөө бичихийнхаа өмнө судалгаануудыг хийж эхэлсэн. Тэгэхээр энэ судалгаан дээр нь гадаадад нэхээ одоо баггүй хэмжээний хүн аммаа тэнцээ ажиллаж амьдарч байна. Тэрэн дээр нь ийм төрлийн асуудлууд гараад байгаа юм байна гэдэгт нь ерөнхий одоо зураглал нь гараад ирчихсэн гэсэн үг. Энэ мэдээлэлээс аваад өөрөө өөртөө ажиллах, өөрөө өөрийнхөө сэтгэл зүйд анхаарах энэ байдлыг дэмжих зорилготойгоор бас энэ одоо сургалтууд тийм ээ. За тэгээд ингээд нийтлэг хүмүүсийн захианд хариулах энэ одоо видео контентууд бол хийгдэж байгаа гэж харж байгаа. Бүтэн жилийн хугацаанд төслөө бичсэн. Харин төслийн маань одоо хэрэгжих үйл явц энэ одоо контентоор эхэлж байгаамаа. Хэвлэл мэдээллийн зүгээс Bipress-ийн сайт маань биднийг дэмжин хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр Bipress-ийн сайт 6-5 гэд булан ажиллаулдаг. Тэгэхээр энэ булангийн зорилго нь юу юм бэ гэхээр хилийн чандад байгаа монголчуудаа хэрэгцээтэй тусдаа тэр мэдээллийг өгөх юм зорилготой. Тэгэхээр яг бидний энэ зорилготой одоо нийлэхтэй одоо нийцэх ийм саналыг сэтгүүлч Нандин цэцэг биднэрт тавьсан. Алсад хамтдаа гэсэн юм төслийг хэрэгжүүлээ гэдэг ийм саналыг тавихад бид нэр дуртай явуулын зөвшөөрөөд ингээд энэ алсад хамт төслийг хэрэгжүүлэх гэж байна. Одоо алсад хамт гэж нэрлэх болсон одоо шалтгаан маань бас их өвөрмөц. Дэлхийн өнцөг булан бүрт монголчууд маань ажиллаж амьдарч байгаа. Тэр бүх одоо монголчуудтайгаа одоо бид ар гэрн, найз нөхдөд хамт олон нь бүгд хамтдаа шүү гэсэн санааг илэрхийлж байгаа. Контент маань яаж оролцох вэ? Захиагаа яаж ирүүлэх вэ гэвэл Mind сэтгэл судлалын төвийн Facebook хуудасны доор бид линк байршуулсан байгаа. Тийшээ хандаад формыг бөглөөд захиагаа илгээгээрэй. За захиа илгээгч маань хувийн мэдээлэл захидлын агуулга дээрээ санаа зовох хэрэггүй. Бид сэтгэл зүйчдийн ёс зүйн кодоо барьж ажилладаг.